За ерөнхийдөө үүсгэх чигсаал цаан байгууллагч энэ дээр юм таны хувьд ямар байр суурьтай байна вэ? Хэр мэдээлэлтэй байна? За мэдээлэл байлгүй яг уу. Монгол Ардын намын 30 дугаар их хурал одоо болоод бид бас нэг тийм арчилсан социал-демократ үзэлтэй. За дээрэс нь бас ёс зүйн эрхэмлэл ёс зүйн маш том өөрчлөлт хийсэн. За энэ дээр бол одоо улс төрчид өөрөө гэсэн байр суурийг ёс зүйн хороо байгуулж өөрчлөлт авдаг, өөрөө хүсэлтэд өгөх энэ төргээд том шинжилгээ хийсэн. Энэ утгаараа бол би бас одоо улс төрийн том хүчний даргын хувьд бол өөрөө энэ дээр мэдээлэл хийж энэ дээр тайлбар хийх ёстой. Тэр ч утгаараа бас бүлэг дээрээс бид бас энийг бас нэхэж хариултыг сонсон. Тийм учраас бид илүү ёс зүйтэй байх нь бол маш чухал. Тийм учраас би одоо тайлбар хүлээж байна та нартай адилхан. Өдөр солонгос улсын улсад одоо зорчиж байгаа иргэдтэй холбоотой манай Монгол улсын иргэдтэй холбоотой асуудалтай аман солонгосын уулзалт хийсэн мэдээлэлтэй байна. Ингээд эрхэн зөрчигдөд байх юм уу? Хөндөгдөж байна. Яг зөв. Яг энэ асуудлыг өнөөдөр нэг цагаас бид найрамдлын бүлгийн дээр хамтаас гадаад явдлын яамнаас мэдээлэл авах гэж байна. Мэдээлэл авъя. За мөн саяхан та бүхэн анзаарсан байх бүгд найрамд солонгос улсын үндэсний ассамблеийн дарга буюу манай парламентын дарга гэсэн үг шүү дээ, тийм ээ. Парламентын дарга нь Өв Вонжин ажилласан. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч их хурлын дарга мөн одоо найрамдлын бүлгээс бид одоо ганц хүсэж тавьж байгаа зүйл бол энэ визийн нэгт дэндүү удаан виз гаргаж байгаа асуудал дэндүү хатуу байгаа. За мөн виз авчаад тухайн улс руу орж чадахгүй үүдэнд нь бас одоо саатуулагдаж байгаа буцаж байгаа асуудлыг бол нэлээд дэлгүүрж тавьсан. Тэгээд ямар ч одоо Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар ассамблей дээр энэ асуудлыг бид бас анхааралтай авч хэлэлцэнэ гэж бидэнд амлалтаа өгсөн. Тийм учраас бид бас нэлээд тийм дэвшил гарах байхаа гэж хүлээж байгаа. Тэгсэн ч гэсэн бид бас ялгаагүй одоо энэ асуудлыг бол тавьсаар авах болно. Тэгээд өнөөдөр найрамдлын бүлгийн гишүүдтэйгээ гадаад явдлын яамны тайлбар сонсгож байна. Ер нь мэдээлэл та хэрэг байна. Тэр хүмүүсийн одоо хувийн мэдээлэл нь алдагдаад эрхэн зөрчигдөж гин, өмчт нь хардж гин, зөв бусаар харцж гин гэдэг зүйлийг ярьж шít. Саадуулах байна. Тэгээд яг Бүлэм солонгос улсаас Монгол улсаас суугаа Чожин Вон элчин сайдад ийм хүчлээ тавьсан байна. Яг тийм юм болсон уу? Яг тэр immigration office дээр саадуулагдаад 2 хоногод тэр хүүхдийн хоол ундгүй байлгасан уу? Эрхэнд нь халдсан уу? Хүний эрх зөрчигдсөн уу? Энэ тайлбар өгөөч гэдэг хүсэл тавьсан байна. Иргэдийн зүгээс юу гэж ярьж байгаа юм? Иргэд бол юугаар мэдээлэл өгч байгаа шүү дээ, тийм. Би сошиалар явж байгаа мэдээлэл л харсан. Тийм. Одоо гадаад явдлын яамнаас юу болсон талаар дэлгэнгүй мэдээлэл авна. Хэрвээ үнэхээр тийм иргэдийн яриад байгаа шиг зүйл болсон бол энэ олон улсын асуудал мөн үү? Та тодорхой яриалаад байж. Үгүй хүний эрх зөрчигдсөн гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр арайч тийм зүйл хийнэ гэж бодохгүй байна. Дээрээс нь тэр чинь нөгөө виза хяналт энэ байгаа шүү дээ. Сөрүүлээс нөгөө камерууд байгаа учраас хяналтын камер байгаа учраас тэдгээрийнх нь мэдээлэлийг бас авъя. Энэ талаар илүү дэлгэнгүй мэдээлэл өгөөч гэж одоо гадаад явдлын яамнахад хэлэх гэж байна. Ер нь хэдийн иргэн буцаж байгааг мэдчихэж байгаа та жилд. За мэдэх юм. Зөв хувь тоогоор бол ер нь 20 орчим хувь буцаад ах шиг байна шүү дээ, тийм.